Сүүлийн үед бас нэг ойлголт байгаа юу вэ гэхээр бодисын солилцооны одоо юм уян хатан байдал гэдэг ойлголт гарч ирсэн. Энэ маань юу вэ гэхээр эд эс маань өөрөө глюкозоос тэжээл авна. Тэрнээс гадна өөх тосноос тэжээл авдаг байхгүй. А тэгээ хүн маань яадаг вэ гэхээр глюкозоос буюу одоо тэр нүүрс усаа боловсруулсан тэжээлээ авч яснаа дараа нь ингээд 16 цагийн дараа хоол идэхгүй өсөглөн байгаад ах юм бол бид нэр өөх тосноосоо энерги их үсвэрэ гаргаж эхэлдэг. Им шилждэг байхгүй. Тэгдэг. За тэр шилждэг одоо тэр баатан буюу тэр товчлуурыг хэн өдөөдөг вэ гэхээр инсулин өдөөдөг байхгүй. Тэгтэл цусан дах инсулин хэвийн хэмжээнээс их шүүрцэн байхын тохиолдолд бид нөгөө өөх тосноосоо энерги авч чадахгүй. Ядраа, сулдаал, тамирдаал тэгээд яг өөр ирэхгүй л ахаал нөгөө нүүрс услах хоолой идэ, нүүрс судлах хоолой идэ. Ингээл улам таргалаал, улам стресстэй, улам бухимдаал. Энэ маань нөгөө бодисын солилцооны нөгөө уян хатан байдал нь алдагдсан байна гэсэн.